Юу гэж ойлгож байгаа та? Өөрөө юу гэж ойлгож байгааг нь хэлж байгаа. Бар ресторан гэдэг зөв шүү дээ. Тэг танах нөгөө нэг амар муухай сурвалжлага хийгээд идэг юу вэ те? Амар нөгөө вебсайт вэ те? Эдних нөгөө дандаа нөгөө хөөрхий залуучуудыг нөгөө хөөрхий бууд модалд ороод байж хат нь хаалгын цөм цогж ордог. Мөн үү? Мөн бэ те? Жиш өөрөө ахаа бас сэтгүүлч ёс зүй гэж байгаа. Зүгээр би өөрөө ч ёс зүй. Би бас ёс зүйтэй. Би танд одоо өөрийнхөө чи аригтай залуучуудыг аригт би өөртөө ариг уухыг өрөөж хоёрдугаар сүгийн үгүй. За одоо болж гараа. За манайхаа сонсч анхаараарай. Энэ нөгөө хүмүүсийн эрхчлөөнд халддаг, аюу муухай ёс зүйгүй сэтгүүлч папарацци цэгийн гээд энэ одоо энэ хамт олонны хүмүүс ийм заваа юм хийж байгаа. Би хамт олоноор нь хэлчихэ. Та өөрөө амар ёс зүйгүй. Сонгуулиуд аюу заваа юм. За чи ёс зүйтэй. Би ёс зүйтэй. Чи хоёрдугаар сүгийн юм яриа залуучуудыг хоёрдугаар сүгийн ариг уухыг өрөөлөд баражнуудаас ёс зүй. За одоо ийм заваа юм. Одоо энэ залуучууд бүгдээрээ харж байгаа тэгээ үзэж байгаа. Чи ч олон нийтийн сэржээр ёс зүйгүй зүйл яриад хоёрдугаар сүгийн бүгдээрээ хараарай. Тэр чи ёс зүй юу? За би ерөөсөө стресс нэр. Чи ариг ууснаар залуучууд ямар байдаг ямар нөхцөлд ордгийг мэдгүй. За одоо энэ хүмүүстэй юм ярмаарг байна уучлаарай.